За бид нар энэ баланцын дээр хэдүүлээ нэг 14 баланцныхаа өндрийг одоохонд 14 өргөцсөн баг. Би дээш нь 16 явах хэрэгтэй. 16 болгож дахиад 2 явах хэрэгтэй тий. За энэ дээр S гэж үсгэсэн ч болно шүү дээ. Энэ дээр S гэж үсгээд тойрог аваад circle command авлаа. Энд ийм тойрог авлаа. Тойрог яриад байсан сая. Тэгэл 78 гэж харсан тий. Ингээд 78 гэж хараад өгөөд extrude boss хэдүүлээ. 2 мм-ээр явъя. Энд 2. Окей. 2 мм-ийн цуцаанд талхацсан. За 2 мм-ийн цуцаанд талхачаад энэ дээр скетч дахиж аваад тэгээд тойрог үсгээд circle command авлаа. Энэ дээр тойрог татлаа. Тойргийн диаметрийг би энэ дээр 16 биш 36 диаметртэй 36 ихтэй баха 34 өргөл 34 хоолоо шүү дээ тодорч. За тэгээд тэрийг хэдүүл extrude cutter явуулаа. Extrude cutter би нэг 18 яваад үзье. Жишээ 18. За. Өөрөлдөл ихцүүдээс нарах надад ямар нэг торхон байхгүй. Ийм болчих. За окей. Одоо хэдүүлээ. Энэ планы энэ хүчтэй. За одоо хэдүүлээ энэ дээр нэг юм нүх гаргана тий. За заавал S гэж үсэх алга. Hall wizard дараа нь хүчиж болно. Hall wizard руу болоо position авлаа. За талсаа сонгоод газар хатгалаа. За одоо би тэнглэгийн нүгийг эндээс энэ хооронд тэнглэг өглөө. Энэ хэмжээ 22.5. За энэ хэмжээг хэдүүлээ 50 гэж хүрээсэн тий. За хэмжээг нь харна. 50 гэсэн 50 өгчээ. Би тэгж харсан. Санаатай. За энэ дээр хэдүүлээ ороод энэ тойрог. Энэ тэнглэгийн тойрог нь 100-ийн диаметртэй чинь тал руу ухаар 50. За энд нэг нүхний хэмжээ нь 19-ийн диаметртэй 4 шиг нүх гэж байна. За тэгээ энэ өнцг нь 45 биш би 22 авчихсан үсэ. За харъя. Тийм үү? Чин 45 биш. За энэ 45. Энэ 45 22. За одоо хэмжээ болцсон. Хэмжээгээ болцсон юм чи төрлийн сонгоё. За энэ чинь баланцын дээр бол ямар нэг эресгүй нүх гарч байгаа. Эресгүй айса дотор хэдүүлээ юу болохгүй сте. Drill size гэж ороод энэ дээр 19 байхгүй байх шиг гэсэн да. Тэгвэл 19 байхгүй гэж харсан. Одоо би нэг юм биш. За түрүүн дотор орчтой тий. За ингээд энэ дөрвөн ихийг хэдүүлээ. Circular partner-аар хаар эргүүлээ. Тэгээ энэ дээр хэдүүлээ. Яг түн шиг нүх ийм цацамын цахдаг. Энэ ярмын дах гэдэг төвчлөлт. За ингээд дөрвөн шиг нүхтэй болгочлаа. За одоо хэдүүлээ дараагийнх нь энэ хоёрыг хийцэн. Одоо хэдүүлээ энэ дээр нэг юм нүх байгаа тэрийг гаргая. За тэрийг хэдүүл Hall wizard дараа дахиад гаргачих. Энэ дээр erase нүх гэдгийг сонгоод erase нүхийн айса дотор энэ дээр type hall-ыг сонголоо. Энэ дээр 8.1-ийг сонгож хэрэгтэй баг тий. 8.1 энэ за хэдэн шиг байсан? 8 шиг байсан зүгэн дээр. Энэ бол 4 шиг нүх, энэ бол 8 шиг нүх. Энэ 8 ширхэг нүхний тэнхэрлэг нь байрлах хэмжээ 168 хуваах нь 2. Энэ үнцгийн хэмжээ дарах. Энэ дээр 22.5 шүү дээ. Энэ үнэхээр юу хийчих. Нэг чинь тэр хэмжээг харалгүй байсан бол та. За одоо хэдүүлээ Hall wizard position гэж ороод
тасаа сонгоод үгүй. Тэн дээр нэг цэг тэмдэглэе те. Нөх гарах цэгээ тэмдэглэе. За одоо тэнглэгээ татлаа. Эндээс энэ рүү явлаа. Хөрх. Чи босоо шулсан байл те. За босоо ш. Нэг би тэнглэг болгож. Нэгс тэнглэг. За тэгээд тэнглэг хоорондын хэмжээ үнцгийн хэмжээ бол 22.5. Энд нь тагтаа холбогдох байхгүй юу? За тэгээ хэдүүлээ. Энэ үнцгийг хэмжээг 50 гэдэг үлээ энэ хэмжээ болохоор вау. Хэвлээ. За уучлаарай 168 хуваах нь 2. Энд чинь 168 хуваах нь 2. Таган дээр ийм дөх гаргаж ирсэн. Тэрийг санаад байна. За эндээс юу орчих. За энэ ингэ болцсон. Тэгтээ энэ загвар нь энэ дээр ороод окей. За яачсан энэ дээр явуулчих. Энэ юу хавтсан юм шиг. За энэ дээр тас дээр сонгохоор энэ ороод ирчлээ. ISO 8.5. За энэ дээр нөгөө сайн нэг юм хэмжээ байсан. 21.16 хэдүүлээ юу гэж болох вэ гэдэг нь энэ доор байсан. 14 16 8 ширхэг нөх. Тэ? 14 үедээ 12 өртөдөө 90-с татна. 90-с татна гэсэн үг те. За энэ дээр нь хэдүүлээ санийхаараа хийлээ шүү. 14-ийн өртөдөө нөх гаргаад 12-ийн өртөдөө 90-с татна гэсэн мэт те. За окей. За энэ ингээд гараад ирсэн. 90-с нөх. За энэ дээр би нөгөө options руу орж байгаа. Документ properties гэж хагаад detailing гэж ороод энэ shaded cosmetic details гэхээр ирээсэн надад харагдаж байгаа. Cosmetic ирээсэн. За одоо энийг хэдүүлээ follower check нь заавчгаар future circular partner-аар хэдүүлээ эргүүлээ. Эргүүлэхдээ энийг 8 ширхэг болгоно. 8 болгоод тэнглэгийн хэдүүлээ энэ тойргоор чиглэлийн энэ тойргоор өчгөр гээд 8 ширхэг гараад ирэх хэвээр. Окей. За одоо ерөнхийдөө босчих. За одоо дуусч байна уу? За энэ дээр нэмээд хийчихэр юм яа вэ? Саний та тий. Харъя та. За яг энэ дээр бол багтдаг үлэжтийн зураг гаргуулах бол тий амжих нүг. За энэ байхгүй юм шүү. Болцсон юм шүү. За болцсон. За эндээс нь материал зааж өгье хараад. Тэр материал заахгүй. За тэгэхээр би байл. Ер нь бол хэдүүлээ task pane асааж хагаад нээж хагаад хэдүүлээ. Энд дэр нэг ширм мэрэмч үгүй материал өгч үзгүй хэдүүлээ. За одоо эндээс нь хэдүүлээ. Appearance руу орж байгаа. Appearance color гэдэг рүү энэ дотор appearance дотор металл гэдгээр хэлээ. Металл дотроос за металл дотроос хэлээ ямар металл ажиллах вэ гэдгийг сонгоё. За энэ iron гэдэг явж тийм үү? За металл дотроос үү? Металл дотроос iron ширм мэдүүлээ. Авийн каст саармаг ширм чи ийм болгоч. За ийм материал. За ажлын зурган дээр бол энэ төр материал энэ гарч ирнэ гэсэн үг л дээ. За тэгээд хэдүүлээ бас юу ажил энэ дээр энэ сум ингэж татж байгаа. Энэ сум нэхэр энэ дээр өнгөтэй болгож байна тий. Энэ материал нь дэмжигсэн өөр өнгө хүрч болно гэсэн үг байхгүй тий. Өнгийн хэдүүлээ мөр өнгө. Өнгө ямар байл зүгээр. Ийм байл гоё юм. Окей. За ийм өнгөтэй боллоо. За энэ энэ дээр дараалал өнгөнд хүрсэн тий. За болсон. За гэхдээ энд бас нэг юм харагдаа явчлаа шүү. Минут байхаар энд нэг минут хараа. Chamber үүд шүү дээ. Энэ chamber-ийн хэмжээг нь байга. Энэ 5 ирсэн 5 45. За энийг хийчих зүгээр байна тий. Цаг байгаа юм чи. Эндээс би нэг буцаад хаалаа. Энэ чи энэ юу вэ? Нэг дандаа гадна талуудыг сонгож өгч байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр
За 45-аар энэ 5-ыг хэрцэн 45 гэдэг хэмжээг рүү гэж байгаа шүү. За эргүүлээд энэ дөрвөн болон хөвчгүй. За харъя зургийг харъя. Энтийн дөрвөл хатуулж байна. Дөрвөн төлөв бол багтал болж байна шүү дээ. 1 2 3 1 сахим 4 гээд 4 юм үлдсэн шүү дээ. За энэ 4 юмыг нь 5 хэрсэн 45 буюу 5 хэрсэн. За ийм сүртэллээ. Окей. За надад харагдахтай ийм байдалтай харагдана гэсэн. За окей. Сэвлэд